Шоронгийн камерт нэгэн өвгөн ороод ирлээ гэн шүү. Тэгтэл камерын өвөө та яагаад иш ороод ирв? Хөөе, өвөө нэг хэрэгээс ч маалгалта. Тэгээ зүгээр атгийс нээчгээ. Зүгээр ах чинь таныг юу болоо гэж иш нэг юм бэ? Яг яасан битээ та яриач тээ. Өвөө нэг хөдөө нэг хөсрийн онс хөвчөлт нь авцсан. За зүгээр өгөөрэй та. Зүгээр хөдөө байсан хөсрийн онс авчихлаар чи юу болоо таныг иш нээчтэй. Яг яасан юм бэ? Өвөө нэг хөдөө нэг хөсрийн онс хөвчөлтөөр нь авцсан чинь иш нээсэн ба тэгээд тэр хөсрийн онсных нь үзүүр үхрөө яттай байсныг хараагүй мөө өвөө. Хоёр залуу уулзаж гинэ. Тэгтэл нэг залуу чаваас дөрвөн бүлтгтэй ингээд. Тэгээ нэг бүлтгтэй хэлж байгаа юм шүү. Чиний бүлтэг минийхтэй нэлээд 6. Нөгөө залуу чи бүлтэггүй юм уу? Өсчин дотор нилээн бүдүүн залуу орж ирээд толох байна уу? Манайх толох зардаг газар биш. Гэтэл нөгөө залуу нэг өсчин гүүж очоод зохион унагаачих гинэ. Тэгээд гараа явчих чи маргааш нь дахиад ороод ичин. Толох байна уу? Гэтэл нөгөө өсчин залуу яана уучлаарай хаа. Манайх нүг толох зардаггүй өс засдаг газар л та. Гэтэл гүүж очоод дахиад зохион унагаачих юм. Тэгээд гараа явчих. 3 дахь өдөр нь дахиад нөгөө залуу чинь өсчинд ороод ирж байна гин шүү. Тэгтэл өөдөөс нь өсчин төрлийн талах тавьчаад "Өө сайн байна уу хаа? Та ямар талах ах уу?" "Артикас талах авчлаа өндөг байна уу?" Чапи. Гэрлийн чэдэн хийхэд хэдэн хүн хэрэгтэй вэ? 5 хүн хэрэгтэй. Хөөх, яагаад? Нэг хүн ширээн дээр гар зогсоод гэрлээ барин заяа. Өдсөн дөрвөн ширээнийхээ өнцгнүүдээс бариад нар зүү 10 эргүүлнэ шин. За, ингээд манай өнөөдрийн шүүх ажиллагаа эхэлж байна. Та ч одоо яахаараа дандаа зодоонуудаа хийдэг хүн бэ? За, уучлаарай эрхэм шүүгчээ. Та одоо ер нь яг ямар мэрэгжилтэй хүн бэ дээр нь? Эрхэм шүүгчээ, би мэрэгжлийн акробат ч хүн байгаамаа. Хөөе, манайхаа хөөе. На хаалгүй цогнуудаа хаазгараа. За тэгээд Хүүшээ, за сайн уу? Юу хийж байна та хөөе? За сайн уу. Би ч одоо архитектийн эсрэг хэлбэрт ажиллаад 3 жил болж шүү дээ. Гоо, штэ энэ ажил төрөлтэй аш тавиудаа. Тэгээд юу хийдэг тэндээ? Эхлээд одоо манай хүмүүжүүлэгч багш нар архины хор уршигын талаар лекц уншээ. Тэгээд дараа нь намаа гаргаад архи уусан хүн ийм болдгийг гэж харуулдгийг нэг тийм ажил хийгээд. Би чамтай суугаад бүхэл бүтэн 3 жил боллоо. Тэгэхээр чи намайг нэг ч удаа гадуур дагуулж явсангүй. Тэгээд яах юм бэ одоо тэгээд? Би хамт чамтай явмаар шүү дээ. За тэгээд яах те? Маргааш хоёулаа орой намайг ажиллаа тараад ирэхээр хамт одоо гарч хог асгая за. Байдаг билгүү? Би жагсаад яхээс дуургаад Ямар дуудгүй л авсан тох биш. Юу манай ари биш. Стана мистер Няра. За минийхөө ааваараа хийлгэх гэрийн даалгавар байна уу? Өчигдөр баригдсан юм чинь. Юу баригдсан гэж? Та өөрөө даалгавар гэж дуусчих яг гэж хартна гар үсгээ зурсан. Эмчи, сайн байна уу эмчи? Би одоо ингээд сүүлийн үед одоо ингээд нохоошиг хуцаад хөлөө гэж бийцсаад байдаг болчиход яг л нохоод гэсэн үг ерөөсөн. Тэгээд одоо байнга л хуцаад ингээд айгүй зовлон. Ер нь тэгээд наад шинж тэмдэгчин хэдийнээс илэрсэн юм те? Одоогоос одоо 2, зааж 3 байна уу 4 ч илүү. Ер нь гөлөг байхасаа л ихэлсэн. Докторын эмчтэр нэгэн залуу орж ирээд "Таны мистаслах чи яасан сонирны юм бэ? Би сая үзүүлээд миний өвдөг тоогоороо өвдөд байгаа гэсэн миний чихийг огтлогээ дайраад байна." Гэтэл юм чи. Мистслийнхэн тэгтийн хэдэн тэний юм дандаа л огтлон хэлч натхан тусан гэж яддаг юм. Мамины энэ нэмийг аптекаас аваад уугаараа. Тэгэхээр чихчи аяанда тасраад унчин. За өнөөдрийн шүүх хурлын ажиллагааны ясныг мэдэгдэе. Сэжигтэн болд бас. За та ягаад хөршийнхөн залуугийн амь насыг бүрлэгэвэ? Гэхдээ би өөр нь бүрлэгээ гэж бодоогүй л те.
Тэгээ би гэртээ төмөс арилгаа суудсан чинь манай хонх дуурсан. Тэгэл би очиод үүдээ тайсан чинь манай хуршаалын залуу ороод ирэхдээ гэл би тэрхтээ хутгаа унгацсан чинь манай хуршаалын залуу миний унгасан утган дээр зүрхэн тус газар 13 удаа бүдэрч унсан. За өнөөдрийн шүүхрлийн ажиллагаа нээснийг мэдэгдэе. За сэжигтэн бос. Та яагаад хадам ээжийнхээ амийг бүрлэг вэ? Би бүрлэгээгүй шүү дээ. Тэгээ яасан? Тэр ч өөр хортой алим мэдэл өгсөн шүү дээ. Тэгээ яагаад нүднээ хөрцөн байсан? Тэр ч өөр идэхгүй гэдээсэн. Гэмтлийн эмчтэр хацран түлэгдсэн нэгэн бүсгүй ороод иржээ. Та над хацраа яатсан бэ? Гэтэл. Харин тийм ээ, гэхдээ юм индүүдээ суучсан чинь утас дуурайд. Сэрэг дэглэх дуртай нэгэн жагсаалын дараах жагсаалын урдуур алхаж байгаа. Балдагч бадарч. Их орон гэж юу? Цэлмэх хөх тэнгэр, сэнхэрлэн харагдах улс, тарл дүүрэн сүвдрэх хоны сүрэг. За чимээгүй. Ганцхан үгээр хариул. Мэддэггүй юу? Их орон бол чиний ээж мэдвүү? Мэдлээ. Тэ чи юу ойлгов? Их орон миний ээж. Жагсаал доо. Балдагч гом. Их орон гэж юу? Бадарчин ээж. Хар тэнийгэ. Бадарчин ч чиний ч ээж мэдвүү? Мэдлээ. Тэ чи юу ойлгов? Би бадарчи төрсөн дүүн. Шоронгийн хоригдлууд дээр шинэ хянах нь орж ирчгээд. Нэрсийн дугаарыг хараад нэрсийн дуудаж байна. Энэ юу гэнэ? Ловсон мичд балби гомб. Гэл цаанд урч байна. Юу гэнэ вэ? Борцог. Би. Мор. Хашаан дээрс хөлөө тат. Танайхан чи яасан сонир нэртэй юм бэ? Шоронд нэгэн шинэ хоригдол орж ирж гин. Хянагч түүнийг бүртгэж авч байна. Нэр хэм бэ? Баяра. Хингэнэ? Баяра гэж штэ чи дүлийн юм аашаа. Өө чи яасан овоо нөхрөө. Ганцэргөө. Отоотра. Энийг хүү амныхан дээр нэг сар хийчихтэй. Сарын дараа нөгөө хоригдол гарч ирээд дахин бүртгүүлж гинэ. Нэр хэм бэ? Баярмаа. Улсын хурлын хамгийн хөгшин, хамгийн залуу хоёр гишүүн хоорондоо хэрэлдэж гинэ. Тэгтэл хөгшин гишүүн нь чам шиг өмнө усгагийн дэргэд би 3 төрийн нүр үдсэн юм гэтэл өөдөөсөн залуу нь тэр төр чинь яасан богинохон төрөв чи ч яасан хөдгүүар хүүрүү 4-5 эмгэн лаграас бүгдээрээ дугуй унцгаад хот руу орж ирж байна гин. Тэгээд нэлээд хот өгөөд ирж яснаа нэг эмгэн нь хэдүүлээ хот руу өгчлөө бүгдээрээ дугуйныхаа асуудлыг хийя. Томтлоготой шоолоод. Миний хүү юу бодлоо гэж томтлоготой яаж нааш юм. Моса хогнооч миний хүү явуулж ахгүй юу? Миний хүү юу бодлоо гэж томтлоготой. Аль миний хүү хажуудлын дэлгүүр хэдээ хэл төмөс аваад. Энэ хоронд багтахгүй л миний хүү бүгдийг малгаантай хийгээд ихгүй дөө. За дүүгийн нэр хэм бэлээ? Алтай. Юутай гинэ? Байн гүр тавьж байдаг нэгэн залуу гэртээ байж байтал утас дуурч гинэ. Мань хашир санаанд орлохгүй авч гэж гинэ. Байна уу? Тэ цаанаас нөгөө нэг яг өөр нэгж байгаа хүнийг хаал юм уу? Тэгтэл өөдөөс нь уучлаарай. Таны залгасан дугаар ашиглалтанд байхгүй тул та нэг тэгсээс л авална уу? Хэд гинэ? Нэг тэг ёс. Нэгэн доох өвчин туссан залуу бүх хэмлэгээр яваад арга нь барагдчих гинэ. Тэгээд нэгэн лам дээр ирж гин.
Тэгтэл лам баахан маань уншиж. Маахан. За миний хөө шавар эмчилгээ хийлгэнэ. Нөгөө залуугийн сэтгэлд нь горьдлох төрж. Шавар эмчилгээ. Тэгээд энэ ямар учиртай эмчилгээ юм бэ? Миний хөө наач чи хөрсөнд нь дасгаж байгаа. Силкийн даргын утас дуурч гинэ. Байна уу? Бала танаа ярддаг мөрөхгүй. Тэр машин жоо. Тавьчихад дахиад 20-30 минутын дараа утсан дуурч гинэ. Байна уу? Тавцоо тавла. Нор тураагаар уцалгуулах амар хэцүү байна.